What's good everyone? За өнөөдөр challenge-ийн 3 дахь өдөр. Өнөөдөр жоохон лостай байсан. За нийтдээ 3 арилжаа хийсэн. Маркетинг хувьд Asia дээр Trump-ийн парад дээр US Marine deployment хийсэн гэдгээс болоод маркет маань Asia дээр айгүй их том хүчтэй expansion хөдөлгөөн явуулсан байсан. За тэгвэл тухайн expansion хөдөлгөөнөөс болоод хаш маань яасан бэ гэхээр Лондон дээр consolidation авчиж байгаа. Тэнгуутаа Нью-Йоркийн AM session битүү consolidation авчиж байгаа. За тэнгуут би яг хуу тухайн consolidation дээр нь мэдээж тэ. За. Тэгтээ тэргүй AM session юм чинь волум өндөр орж ирэх байх гэсэн жоохон найдвартайгаар bias-ын дагуу бус bias-ын эсрэг заяа нэг manipulation-ыг барих гэж оролдож нэг арилжаанд break even болсон. Ямар ч алдагдал хүлээгээгүй. Нэг арилжаанд дараагийн арилжаан дээр нь bias-ийнхаа дагуу хоёр арилжаа хийсэн. Тухайн хоёр маань хоёулаа stop loss болсон. За тэгээд жоохон гонхтой миний 3 дахь арилжаа буюу 2 дахь stop loss маань яг SL аваад үндсэн таргетлаа маань явсан. SMT-г жоохон худлаа харсан. Market маань хөдөлгөөн их арай болоогүй байхад. За яг дээрэс нь би stop loss-ын placement-а бас аягүй худлаа тавьсан, буруу тавьсан. Тэрнээс болж ер нь бол 2 stop loss хүлээсэн. За яг энэ дээр бол рискийн талаар бол алдаа тий. Нэг тийм сүртэй алдагдал хүлээгээгүй. За үндсэн өдрийн хувьд бол тухайн өдөртөө хасах $201 алдагдaltaй гарсан байна. За тэгээд яг ямар арилжаанд орсон талаарх видеог нь төлөө үзье тий. Okay, what's good everyone? Комлогоо ороод ирлээ. За, өчигдрийн трейдерийн талаар ярилцсанаа. За, өчигдрийн хувьд миний bias бол ерөөсө тодорхой байсан. За, Asia-гийн хувьд бид нар бол нэлээд том expansion доошоо бид нарт хөдөлгөөн орж ирсэн, shift-тэй хөдөлгөөн. Тэгвэл энийг 1 цагийн chart руу шилжүүлээд харах юм бол бид нарт 1 цагийн нэлээд том CB үлдээсэн байгаа юм чи. BPR-тай CB үлдээсэн. За, 1 цагийн хувьд энэ лов дээр энэ чи body хийсэн гэдгээр нь би бол аваад доошоо shift болгоцсон. За тэгээд retracement нь орж ирээд тухайн CB нэрээс ер нь бол sell арилжаанд орно гэж үзэж байсан. За гэтэл мань хүн яасан бэ гэсэн чинь одоо баг цаг руу н оруулаад гараад ирэнгүүт market нэгдээд бидний өвтий дээшээ арай болоог байсан. Өвтий рүү дээшээ дахиад хатахаар байгаадсан. Би болохоор яасан бэ гэхээр market нэгдсэний ардаас бид нарт доошоо Judas Swing market structure одоо нөгөө liquidity sweep орж ирээд энд дор бид нарт ловод аваад За энд дор бид нарт ловод аваад liquidity sweep хийгээд sweep хийсний хаардаас S&P 500-тай буюу S&P 500-тай энэ дор бид нарт SMT хийж өгсөн. За энэ SMT үүсээд за market нэгснээс хойш ихний first percentage fair value gap-ыг маань CB дээшээ inversion болгоод давхар BPR үлдээгээд за мань хүн энэ BC руу хатгаад дээшээ татчих үед нь би яг энэ candle дээрээс long арилжаанд ороод stop loss swing low-ын доор гэж үзэж байсан. За тэгээ нэгэд өвтий дээр байгаа юм чинь биш нэг хэрцэн 3-тай арилжаа нэг 0.70 хүртэл арай хүрэхгүй болов. За энэ ч partial-таад үлдснээ магадгүй энэ swing high хүртэлгээд харж байсан боловч partial-а чааж чадлагүй энэ хаяг body хийгээд таагдахлаар нь break even тавь энэ ловод угаас эвдэх юм бол бид нар доошоо shift болчихно гэсэн үднээс break even тавьд өргөсөн. За break even тавьж орхиод break even болоод хөдөлгөөн явсны ардаас мань яасан бэ гэхээр би за окей S&P 500 дээр энэ хай дээр SMT хийчлээ. Энэ хоёр хай дээр SMT хийгдсэн. Энэ хоёр SMT-ний ардаас бидний өсөлтийн энэ импульс хөдөлгөөнийг тэр дор нь буцаагаад үгүйсгээд энд бид нарт нэлээд том CB үлдээгээд ингээд харангуут нь би за окей retracement CB-н дээрээс нь sell-дия гэсэн ойлголттойгоор энэ хөдөлгөөнд ирсэн. Энэ манай нөгөө break even болсон position шүү. Эндээс байдаад энд break even болсон гэсэн. Энд дээр ерөөсөө sell арилжаанд ороогүй. Энийг retracement хийгдээд энэ liquidity гэнэ doji candle гарч ирсний орой дээрээс би sell арилжаанд орсон. За тухайн sell арилжаагаа stop loss явдаг нь би swing high дээргээд ингээд тавьчихсан байсан. За тэгээд мань үнийг яасан бэ гэхээр нэлээд доошоогоо та үндсэн distribution юм чинь ядаж өнөөдрийн энэ low хүртэл юм. Энэ дээр partial-таад энэ хүртэл харна гэсэн зорилготой байсан. Мань хүн маань доош нь нэлээд орж ирээд заваарч хагаад би sell-эж гисэн энэ чинь swing high үлдээгээд доош унаад ороод ирэхдээ swing high-ын дээр
яг энэ дээдлийн энэ дужиг хяналт дээр эхний стоп лосс авч байгаамаа 14 пипний хэмжээтэй. За энэ дээр бол нэг 3 контрактор аваад сэл авсан. Миний хувьд бол айхтар хүнцэлт болоогүй. Ягаад гэвэл эхний арилжаа маань алдагталтай гараагүй брейк юм гэрсэн тийм ямар нэг алдаг ашиг бол алдагтал байгаагүй. Окей. За энэ ашиг алдагтал байгаагүй юм чинь дараагийн арилжаан дээр би дахиад үнсэр рискээр орох бол надад боломж байгаа. За тэгээд тартал биднэрт энэ хай дээр дахиад S&P өссөн. S&P 500 сүүлдүүлсэн хайг дэшээ эвдсэн. Nasdaq-ийн хувьд энэ өсөлтийн лаг биднэрт order block болгож өгөөд яг энэ 50% нэгч body хийхгүй байгааг та анзаараарай. За үүний дараагаар ардаас нь бид нэр дахиад нэг body хийж орж ирээд энд нэг order block үлдээх үед нь би мань хүн тухайн order block-ыг шалгаж байхад entry хийгээд энэ дээр бол миний буруу stop loss swing хаяхан дээр буюу энэ дээр ингэж тавихаар байсан. Энэ дээр тавилгүй сүүлүүлдээс swing хаяхан дээр би өөрөө liquidation болоод protected high буюу энийг liquidation болгочлоо гэж авч үзээд swing хаяхан дээр тавьсан буруутсан. Дахиад S&P яг үндэ энэ хүртэл ингэж байраад энэ үндсэн арилжааны TP бол ер нь бол partial маань бол хаагдах байсан байлаа. Яа, partial би энэ чинь нэг 60 дээр авъя гэж бодсон байна. За, ингээд хоёр алдагталтай арилжаа яасан. Үүний ардаас миний нийт ашиг бол одоо $584 буюу 501 1% энэ бол фонд дээр ашигтай. 1.12 хавцаатай. За тэгээд өчигдрийн хувьд буюу өнөөдөр чинь би маргааш нь одоо энэ видео хийж байгаа шүү дээ. Өчигдрийн хувьд би $201 алдагталтай гарсан. За өнөөдрийн хувьд арилж байгаа ачаад маргааш нь тэгээд видеогоо оруулна. За эхний алдагталтай өдөр байлаа. Эрсдлээ барьсан, рискээ барьсан. Ямар нэгэн өөрийн хувьд бол нэг айхтар том алдаа гаргаагүй, сахилах батын алдаа гаргаагүй, overtrade хийгээгүй. Ялтчгүй хүлээхстэй алдаануудаа хүлээсэн. Окей. За миний хувьд бол үүнээс илүү тийм арилжаа хийгээд бол угаасаа дэмий өдөр байсан. Та одоо ингээд чартын нэргээд оруулаад харангууд окей ямар заван хөтлсөн байгаа байлаа тийм. Энэ хэсэг бол 0 second storm model явцсан байгаа байхгүй. Амар заван хөдөлгөөнд явж байгаад. За тэгээд дээрэс нь high S&P-тэй доош хонолт орж ирсэн. За тэгээд өнөө хоноlt маань бүрэн явж амжилтгүй дэше өнөөдрийн хувьд бол дэше хайр хаяг гараад ирсэн байна. Миний хувьд бас тийм ч айхтар өнөөдөр арилжаа хийх тохиромжтой өдөр мөн үү биш үү гэж бас би хэлж мэдэхгүй л байна. За тэгээд дараагийн хавчлагаар уулзлаа. Bye guys. Day 2 байлаа. Хэрэгтэй юмнууд сурч авсан гэж найдаж байна. Шаардлагагүй үед overtrade хийхгүй байх нь зөв үү гэдэг талаар бол ер нь л орчлоо та. Okay. See you guys. See you in the next video.